Ханган ажил. Аз ТВ-с анх удаа Оскарын шилдэг кино шагналыг Parasite кино. Kobe Bryant охины хамт онгоцны ослоор өөд болов. Австралийн их төмрээр 186,000 км² газар шатсан байна. Хайр гарагийн үл мэдэгдэх хэсэг видео видеог Пентагоноос олон нийтэд цацжээ. Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас коронавирус өвчнийг COVID-19 хэмээн нэрлэж бүртгэж авчээ. COVID-19 цар тахлын улмаас Итали улс эхний өдөр 16 сая хүнийг карантинлж, дараагийн өдөр бүх хүн амаа карантинлснаар дэлхийн хамгийн богино хугацаанд хамгийн их хүн ам карантинлсан улс болжээ. 2020 оны Токиогийн Олимп 2021 он хүртэл хойшлууллаа. Америкийн нэгдсэн улсад арьс өнгөөр ялгарлан гадуурхах үйлслийн эсрэг томоохон жагсаал болж өрнөлөө. Joe Biden Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч боллоо. Монгол улсад анх удаа наадмын нээлт онлайн хэлбэрээр зохион байгуулагдлаа. Монгол улс анх удаа тэг зогсолт хийлээ. Монголчууд хятад улсад 30,000 хонд бэлгэллээ. Монголын хамгийн том хөгжмийн фестивал болох Playtime онлайн хэлбэрээр зохион байгуулагдлаа. Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдэд танилцууллаа. Ид шидийн орон 2 төсөл хэрэгжлээ. Монгол улсын их хурлын сонгуул амжилттай болж өнгөрлөө. Rocket Bay болон түүний багийн хөгжүүлсэн Fragile тоглоом дэлхийн нийтэд танилцуулагдлаа. Дэлхийд анх удаа видео тоглоом дотор Travis Scott тоглолтоо хийлээ. Монгол эмэгтэй Холливуудын кинонд тоглосон олонний анхаарлыг татав. Өвөр Монголд ихэл соёлоо авч үлдэх томоохон хөдөлгөөн өрнөв. Хүн хамтлаг дэлхийн шилдэг 100 рок дууны чагсаалтыг тэргүүлв. COVID-19 цар тахлын эсрэг бүх оддын хандив цуглуулах тоглолт амжилттай болж өнгөрсөн.